Чиний мемтэй байгаа тохиолдолд би амар гоё хуцсан мэсмэр. Та ямар нэр би ямар мат гэж. Жил тэгээд одоо мэдгүй. Намайг секс гэж бодоод ямар нэр байлаа таарч байсан. Амацхан намайг туул гэдэг юм нээж алтан баяа. Сайн мэцхан уу? Намайг нэрт гэдэг. Сайн байцгаана. Намайг Дэмир нээж гэлж байдаг. За сайн байцгаана уу? Тэгээ би ээжтэйгээ хамт одоогийн контентэнд орж ийн. Манай ээж туяа намайг нэмэн дэргэдэг. За та хэлчихв. Яа, миний юуг дуурайгаагүй байсан бод гэж боддог вэ? Яагаад? Гадна талаасаа угаасаа амар адилхан баха. Тэгээд нэг дотроо л нэг амар адилхан гэж бодохгүй. Дуурайгаагүй байсан бол гэж боддог вэ? Яагаад вэ? Тэгэх юм бол амар царай удаагахаас. Зан чанар. Тэгвэл жоохон нэг юм өрөвч чинь юу нэг өгөнд өгөө үжилж чаддаг. Тэр зан гэж байна. Тэр нь зөвөрч гэсэн нэг зөвөртэй зарим юм ирж байгаа. Өгөө үжилж хийж байгаа юм. Пөлөөрөө. За. Надад ярьсан хүсдэгч яаж чаддгүй сэдв. Нэг жоохон нэг харам талтаач хайж чаддаг шүү дээ. Би яаж чадахгүй. Би шууд нэг юм хэлж. Тэм сэдв баг байхгүй. Тэгэж тэгээ дандаа л бүх юмны талаар юу нь л ярилцдаг. Тийм болохоор тийм юу байхгүй мэн. Ер нь л их юм ярьцдаг юм байна. Сонсморг байсан ч шууд хэлчихсэн шүү дээ. Насаа битээр зүгээр гэж шууд хэлээ сонсолж битэр. Сайн ярьж чадаагүй сэдв гэх юм бол одоо миний сексуалити юм да. Эмэгтэй хүний хурж болох хамгийн сайхан зүйлийг надад хэлээч. Би юунаас аз жаргалыг хайх ёстой вэ гинэ? Амар тавь амьдралаас л байна. Байж болно. Та чи нөхрөө сайн сонгон мөхрөө гэдэгс. Сайн нөхөртэй болвол хэлдэг. Тэр үгээс л яах вэ? Яг өөрийнхөө өснээр л амьдралыг би ч өөрөө бий болгох хэвээр. Хүүхдүүд байх хэвээр. Бид үнтэй суулах зүгээр. Үнтэй суул. Окей. Тэгэлсдэг. Ер нь гол нь л тэр. Амьдралдаа хамгийн их шантармаар байсан үйл чинь юу вэ? Яаж иргэн чивээ амьдралд орсон бэ? 2000 баг байхад гэр бүл салсан. Тэр нь жоо шантарч ирсэн. Тэгээ одоо лаж байгаа. Аавч төстэй амьдрахад жоохон нэг тийм хямардаг байсан. Яагаад гэвэл жоохон алхбий байсан болов гэж би өөрөө одоо би тэгж дүгнэдэг. Түүнээс биш би нэг тийм шантарч ирсэн надад тийм юу шантарч байгаагүй л дээ. Надад айгүй тийм олон боломж энэ болохгүй бол нөгөөх нь гэж би боддог болохоос биш. Өөртөө шантарх гэдэг ойлголт одоо бараг байхгүй байна. Тийм үе байхгүй. Байхгүй юу тий. Y-Zone, Y0. Хүүхэдтэй болвол над шиг ээж болох уу? Тийм бол яагаад үгүй бол яагаад? Нэг талаараа тань шиг байхыг бодно яа. Тэгэхээр анханасаа надад амар юм comfortable байлгасан гэх юм уу. Би хүссэн юм ярьж болдог. Ер нь бол ээж охин гэхээсээ илүү бараг юм найзуудын харилцаа шиг юм юмтай байдаг шүү дээ. Тэгээд яг миний хүүхд одоо би танд ярьдаг шиг надад яг тэгж ярьдаг байгаасаа гэж юу нүсдэг. Үсээ хийж болно. Яг ээж шиг л ээж болох Болох байлгүй тийм болох байлгүйтэй тий. Манай ээж ингээд амар өөрөөрөө надтай амар гоё ярилцдаг. Тэг ингээд миний юу хийж байгааг амар хүндэлдэг. Тийм болохоор л яг ойлголцол явна гэж боддог та. Та намайг төрүүлж ээж баснаар ямар зүйлийг бүр хүмүүс аргасан бэ? Залан хэсэг. Би чинь нөгөө хөдөө сургуулийн сургуульд төгсөөд би чинь нөгөө өндөр штэ. Модель болох гэсэн чинь ер нь бол миний 17 8 хүрсэн байсан байхгүй юу? Тэгээд би 22-д орсон чинь тулдын дотор орсон байсан. Тэгээд ер нь бол тэгэл сонирхоо болсон шүү дээ. Би 22-д ороод эсвэл хэрэг би төрөөгүй ч юм уу байсан бол тий. Тэгээд модель ахад дараагийн нэг моделийн тэмцээнд орох байсан ч хийж магадгүй. Тэгээс яг таны надад ч хэлнэ л гэж бодчихлоо. Сургуулаа төгсөөл тэгэл мэргэжлийн ажил хийгээгүй тэгэл хүүхдээ хараад. За. Тийм л юм. Надад сулгаа хийжсэн нь яагаад тэгзээ? Яа. No. Слайд хийсэн үү?
Би угаасаа Яагаад төгс авч байгаагүй юу? хүний Үгүй шүү дээ. юм дураараа Би ерөөсөө хүрдэг юм аа. Гэтэ чи миний ногоон цамцыг аваад зураг авахсан байсан юм шиг. Ямар Ногоон юм цад авчтай цэцэгтэй. тэр чинь миний цамц юм шүү. Үгүй шүү дээ. Тэнд тэгэл хавтаж жилэх болох юм шиг байсан шүү дээ. 10 жилдээ л цөөхнөөс мөнгө авч ирсэн шүү дээ. Яагаад яах гэж Үгүй юу, ер нь ингээл өвөө ментер ч мөнгө өгөхгүй тэгэл би ер нь их мөнгө энэ авдаг байсан шүү дээ. Тэгэл нэг удаа ингээл найзуудаар амар хоол моол мэдэн гэдэг. Тэгээ угаасаа намайг хилээд өгөхгүй гэдгийг мэдсэн. Тэгэл нэг удаа авчихсан. Намайг секс гэж бодоод ямар нэг юм байлаа таарч байсан. Таарч байгаа. Сонсож байсан. яагаад гинэ? Юу яагаад гэж Яагаад гэх юм? А хизээг цөлөө. Хизээдийн санахгүй. Үгүй харин тийм. Би их сейф хүн байгаа. Миний насан дээр хийж исэн хамгийн тэнэг алдаа гэлээ. Би ч одоо харьдаг шүү дээ. Нэгтэй. Харьдаг тийм миний. Тэнийг алдаа, тийм алдаа байхгүй. За идэв ээ. Та чи ямар амар даруухан байсан цац. Тэгэл бүгдийг идэх юм уу? Үгүй ээж нэг нь аав. Иш. Лээ таач юм амар идэх туртай юм би тийм. За энэ тийч. Тэгээд дахиж ус уухгүй гэсэн шүү дээ. Йоо. Тэгээд амтлаах юм. Йоо. Отогийн би үгүй ээж шүү дээ ёо. Аавтаа чинь хэлсэн. Гэтэ 21 2-таа л байсан. Тийм болох. За тийм би ч гэсэн санал нэгдчихэж байна. Би ч хэлээсэй гэж бодож байсан. Буруу хүмүүс сонгож суусан. Миний биед орвол хамгийн түрүүнд юу хийж үзэх байсан бэ? Юу хийж үзсэн бэ гэвэл бай. Амар эмгтэй л юм. Зүг орж үзмэ гэсэн. Юу орж үзсэн бэ? Зүг орж үзмэ. Гэтэ тэр чинь энэ битэйгээ ч болох л юм. А тий одоо чиний мемтэй байгаа тохиолдолд би амар гой хуцсан юмсмэр байна. Одоо миний мем вирустэй тийм шалцгаа таарыг 3 4 5 хүртэл өгсөн. Тэгээд наа бүр мэдгэр юм биш. Загварын тайзны гарч үзсэн зүйл боддог байсан. Залуу насыг мэдрээч. Буцаал залуу насанд ороод тэгэл өчнөө сургууль мөрөөсөөл тэгэл явах байсан баг л та. Бидний үед чинь нэг л сургууль сурч ирсэн шүү дээ. Одоо бол тэгэл өчнөө боломж байна шүү дээ. Тэгж л явах байсан баг. Секси жисэн хамгийн сонирхолтой газар чи хамгийн бэ? Машин. Би бүр халуунаа хайцсан. За тэгж одоо хаана хэлээ. Мадан дотор юм уу? Мадан дотор. Тэр үед чинь тэгэл мод дотоорлоо. Би ч нэг яг үндэ тийм сонирхолтой хүн бас биш шүү дээ. Гэтэ газар бол байгаа л үү. Сонирхолтой газар ажиллах юм байл үү. Yzone Y0. Чиний дуртай секс байвал юу вэ гинэ? Та ямар нэ? Би ямар мат гэж. Чил тэгээд одоо мэдгүй. За дээр нь биш доор. Бүтээр нь литр ан. 69. Зоод. За Yzone-ы арчилгааны талаар танд надад өгөх зөвлөгөө. Тэгээ эмэгтэйчүүдийн талаар зөвлөгөө өгөх юм биш үү? Миний хувьд бол юу янз бүрийн нөгөө бүтээгдэхүүнүүд нь хэрэглэхгүй байгааг боддог. Хамт зүр цэврээс арваал маш натуралаар л арчилсан зүйл гэж үздэг. Тэгээд нөгөө ээж минь багт л нэмээ аягүй гэж нөгөө угаалах хэрэгтэй байсан. Тийм болохоор тэгэхээр тэр бас жооны талаар буруу нэлээ. Ээж нөгөө хитрхийг тэгж угаасаа нөгөө бактери нөгөө хоёр бактери чинь зэрэгцэж тий ашигтай ашиггүй. Ээж их юм хийж хитрхийг нөгөө тийм нөгөө бактери устсан болохоор юмас аяг бол хааштай. Ашигтай бактери устсан. Тийм болохоор яг тэгэл өөрсдөө хэмжээнд сайхан бааж ирж байна. Би одоо юу зөвлөв? Би тийм бохор биш шүү дээ. Тэгээд өөрөө мэдж байгаа ш намайг харж байгаа ш. Виза начлагын талаар хангалттай мэдээлэлтэй юм ээ. Мэдээлэлтэй л нөгөө Google хэлээс сайхан. Хангалттай мэдээлэлтэй. Мэдээлэл нь хагас авчихсан мэдээлэлээсээ юу эсвэл Google Мэдээж ээжээс бол авч байгаа. Тэгээд YouTube энэ да тэр хоёр. YouTube-ээс бол надад л мэдээлэл авсан л байдаг л да. Аха.
Мэдээлэлтэй. Тэгэл одоо интернетээс ч юу нэх амар харж байгаа. Тэгэл ээж ч бас яг мэдгүй яг бүр ингээд цаг тусаа амар ерөөсөө мэдгүй зүйл мөлий. Тэгэл ээжээс асуувал. Би бинээсээ хүссэн асуултаа ичэн санаа зовхгүйгээр асуугнэ. Энэ сургуультай явах уу? Өөрөөсөө ажиллаа гэх юм уу? Давхар явж чадах юм уу? Би ер нь ажиллах бодолтой байгаа. Давхар сурах шанс байгаа юм. Байж болно л доо. Гэхдээ төгсөлж хойшлогтой байгаа юм шүү л гэж тийм. Гэхдээ дипломын төлөө заавал тэгж ярах шаардлага байхгүй гэж бодчих. Би одоо угсаа амар залуухан байгаа юм чинь. Тэгээ чиний асуулт та. Надаа хүмүүсийн талаар жоохон судлаад гэсэн. Ямар хүмүүсийн талаар? Ер нь бол одоо LGBTQ ч юм уу те одоо хүмүүсийн бэлгийн чиг баримжааг ямар байдгийг ч юм би таныг энэ талаар нь уншаасаа гэж боддог байхгүй. Тэгээ тэнгууд ер нь бол тэгж хүсэж байна. Уншаасаа ч юм уу үзээсээ ч юм уу. Хизээ хүнтэй үзье. Мэдээгүй шүү дээ. Чи би жаа 20 настай мастай гэж шижижээ. Энд чи ч зовлон асуусан. За хэл. Би чи 20 минут гэж удаад гэсэн чи. Асан юм. Мам хэмэстаа. Нэг ч би бас хамгийн настай хүмүүстэй хэлцдэг тийм юм бол хамжаа. 18 хаач тий. Яа судлаад яах вэ? Сүрсэн бацаа гэж. Тэр хэлэх юм байна уу? Харин байна уу ээж? Надад байхгүй. Юу байх вэ те? Би ингээд би өөрний гадар мадар хондох штэ. Тэг ингээ хаяа нэг асууж масуугаад найзындаа хонч монч болох уу гэдэг. За хаяа та тэгэл болох байлгүй те. Хаачин тэгэл Тухайн үед л юм. эмэгтэй хүн чинь гадар болох шүү. Мэдмээр юм байна уу ээж надаас? Байхгүй явах мэдэн шүү дээ би чамаа. Хорссон ч тэссэр. Загтансан ч твцэр. Эмзэг болсон ч давчилсан ч бас л твчсэн. Why? Why-с болсон шийдэл 0. Бүх асуудлуудыг тэгэлсэн цэвэрхүүн давуу арьс ашлын дерматестер баталгаажсан Y зоныг тань хамгаалах 0 ариун цэвэр хэрэглэл. Y zone Y0. За энэ зүйлийг дурж авсан хариултаас маш баярлалаа. Гавлантаас баярлалаа. Ирхэн даалангуй ярилцсанд үлдэх гэсэн зүйл харж байгаа юм. Баярлаа. Баярлаа ээ. За баярлаа. Ингэж үстэй. Хаял үстэй л дээ. Зүсэлтгүй яа. За тэгээд баярлалаа. Баярлалаа.